Зохиолч Саярхын Пүрвсүрэн. Эцэг охин 2. Өгүүлэг. Шанааган даган урсах хөлшөн арчих завгүй ус хаваацсан палам хүүхний гандмал бор тэрлэгний ард зоог даган нэвт хөлөрчээ. Энгэр төрсөн махлаг цээж өргөн ташаагийн чимэх өтгөн хар гэзгэн ганц сүлжиж бүсэндээ хавчуулсан бүсгүй сэвхтэй борцрайг цагийн цагт инээ далдан ярилцах тэгш цагаан шүдэн гэрэлтүүлэх ажээ. Хот газрын шаацсан цагаан бүсгүйчүүдээс ангихүр ер бусын цөлөх замтай говийн бор бүсгүйг харсан хэн хүний хардсыг булаах нууцхан өвдөс нуугдсан мэт санагдана. Гангийн наранд ангад цангасан олон тэмээ усалнаа гэдэг бүсгүй хүн бүхэл бүл чадалтай эрх хүний тамир барсан ажил билээ. Бойл бурантхан хэмлэн царуугар уруултай хошуугаар худгийн ус балгаад гоник мэлтгэнсэн тонмол хар нүднээсээ бөмбөн нулимс унган тоосрон халиурах тэнгэрийн хаяа ширтэн шээргэнэн зогсох тэмээгэх жамтан зөөлөн хатуугийн туйл юм уу даа гэж өр үтгмөр уйхан амтаан. Их цангасан тэмээ ус балгаад удаан зогсож улаан хоолоогон дэвтээд гэмгэнлээ. Нэгэх санаалдаад нулимс бомбрүүлэн зогсох тэмээгч мал элсэн цөлийн эзэн заяа юм шүү дээ гэж ярих дуртай эцгийнхээ үгийг үнэн хэмээн итгэдэг байлаа. Хайртай ижигээсэн харн ялхаран өнчирсэн палмын эцгийг дөнөн бямбаа гинэ. Палмыг 3 хүрхчил зэрэгээс салгадж ирсэн дөрөн бямбаа орой үдэшгүй бууж мордон ирж очисоор ээж охин хоёрыг өөртөө дасгасан билээ. Таан тавгалсан урт шаргал намар ханилан суусан залуу хосын жаргалтай амьдрал богинохон байлаа. Ижигийн дуурайсан ботхон үдтэй бор охин дэвэрж үлдсэн дөнөн бямбаа олны хөл бусдын амнаас зүхтэж нутаг захалан оторхөөж амьдарсаар дагвар охинон 13 нас хүрхчил зэрэгэлдээ сумын үе насны бүсгүйгээр тогоогон баривлав. Салхицсан тэмээ хайж алдуул адууны эрэлд явж хээрийн хомроор хэсэх завтай болсон дөнөн бямбаа гэрдүүлсэн охиндоо сэтгэл ярахгүй амар болов хэмээн аажуу хэд хоноод ирэх үед охин өрн нурган авсан морь шиг дээлийн өмсөгтөн эмзэглэхийг анзаарав. Охины минь гисэн хар буусан бодол төрж "Чэна дээлэн тайлаад цамцаан сөхөдөх" гэж замдарч эхнэр үйдэн харлаа. Гэтэл үгдүүгийнхэн гараад явчихсан палмын араас нэгийг бодоод үлдсэн эцэг нь удалгүй 4 хантай жаахан боргэр 2 атаар худалдаж аваад жаргал чагунцын гадаа барайд орхисон байлаа. Одоо чи өрх толгойлж өөрийн төргөөр амьд зуу. Чамд 20 хон 2 ботохтой инг 1 унлагын тэмээ өгнө гэж хэлээд дагуулад гарсан дөнөн бямбаа зам зуран юу захиж юу гэж хэлж үлдээснийг хэнч мэдсэнгүй. Төрсөн эцэг охин мэт өгцөн бодолдолд 2 хүнээс үг сонсноо гэдэг гамтай тэнгэрээс хур гуйхтай ижилхэн ажээ. Жаргал чагунцын хайдаг хөрөн ангийг өөрийнхөө 2 ингэдээ сааж 20 хонион хариулж явсаар нэгэн оныг өдөв. Сардан ганц зэрэг горил бодоод өхүүлдэг эцэг нь эргэж тойрхон цөөрөө тухайг жаргал буурайгаас өөрхөн анзаарсангүй. Паламж эцгийн асуулт сургалсангүй. Миний төрсөн эцэг хий юм бол ээж минь байсан бол гүйгээд л очихсон гэж хуйлж хонсон шин олон байвчиг жаргал зовлонгийн айлч үед нулимсаа нууж яваарай гэж хөмхий зун хэлсэн аавынхаа үгийг бодоод сэтгэл дотор хонхэндэж хэлсэнгүй. Говийн ганц эрдэнэ аяган чиний аман усны худаг дээр өглөө бүр очиж эзэнтэй эзэнгүй мал усалж өнжигтөн л алсыг ширтэн мэлмэр зогсдог чүүлдгэр хөх хэдэн тэмээтэй сэтгэлийн уудлан ярилцдаг ажээ. Манай аавынх эхнэрийнхээ нутаг руу нүүсэн гинэ. Шинэ нутагт очиод хөөрхөн маамуутай болсон гинлээ. Ходоод шиг бархуу тэрч явна гэж жаргал бураа ярьсан. Аав минь жаргалтай яваа байхаа гэхэд усууч хансан хөхөтө дургүйцэх мэт сэтэрхий уруулаан сэгсчин гав хэн дуграад хөвс алхаж одлоо. Өө мохар хажиг юундаа хурлаад байгаа юм
гэж ашгараад жижигхэн хөгчлөө авч араасан шидчихээд дахин ус ховоодож онгоцоонд өргөжчгээд худгийн хашлаг нь олон суусан өдрөөс хойш 15 жил өнгөрчээ. Аавдаа нэг золгох юмсан уулз амжилгүй их бодлаа да гэж бодоод буцах шуудын араас сарвжлан харж хэнгэнтэл санаалдав. Орой өдөш 2 гэрээн тойрч хан бараатай амьдардаг жаргал бурайг нь хөргөн хүүхэн хоёр нь нүүлгэж яваад явснаас хойш нутаг сахин ганц гэрээр үлдсэн билээ. Тэртээ холоос гонгон буйлсаар ирж буй ганц тэмээг харж бурайгийн хүрээ ингийн ботго дандаа л өргөдчих юм. Үрээн дагуулах заяа дутуу амтан бол таймаа да. Аль насных нь үлийн юм бол гэж өвгөн хүний бодолтой гуниг асгарсан нүдээр хар зогслоо. Өглөө үдэшгүй гунгансан хайдаг анги маллах хэцүү юм. Эндсэн ботго нэхэд байгаа юм болов? Эзнийг асуугаад байгаа мó? Гунгнаад л явах юм. Өвөл дөхүүлээд ирж авнаа гэж хөргөн хэлүүлсэн байсан. Хурдхан аваасаа гэж бодоод урд зүг ганганалдан нисэх ангир шүүний араас дахиад л харлаа. Хүн хүнээрээ дутаж амьдардаг хорвоод нулимс бөмбөрүүлсэн хайдаг хөрөн ангины эзнээ нэгсэн гунгнаа өсчдөрсөн нутгаан орхин алс холын сундлаа мянган уулс давн нөөдлөх ангир шуудын гангнаа палан бүсгүйд хани болгоожээ. Тээнхүү самалдган хаттал цангасан эзэнгүй мал услан уюудаг шахам гових цагаан зэр боргөрөө суугатай хэмээн онгоцон дүүргэн ус хаваадж орхиод боргөрийн зүг хэдэн ингийн тун алхлаа. Намар шиж ганцсан таан хүмүүлийн толгой бөхөлцтөл эсгэрч устаа хавчиг үүрэн алгасаар боргөрийнхэн бараг харах үед тэмээ хөдөлсөн ганц хүн зэрэглээ шалбуурдан дөхөж явлаа. Эрлийн хүү явнаа да цангаж яваа байлгүй. Хурдхан шиг харж аяг цайтай суулгүй горгүй хэмээн бодоод яаран алхлаа. Огийн гүжирмэг зантай палам амсхийх завгүй алгасаар гэрийнхэн гадна нэрээд хатсан харган аргал хомоод хормойлон орж аргал зэрэглэн тогоотой усандан цай уух үед холонгичин ойртон ирэв. Хөөе аавуудаа гэж дуу олдон хэлээд хөдөлгөй тэмээгэн сөглөн буй өвгөний зүг гүйж очлоо. За миний бор хүүхэн сайн уу гэж хэлээд хуучин бүрхэн малгаагаан ар шил рүүгэн хаяж инээмсэн л харах дөнөн бямбагийн шанааны ясан новоож цагийн цагт гэрдэж явдаг хоёр нүднийх нь гал буурчсан юм шиг харагдаж байлаа. Сайн аваа та сая явж ирв үү? Ойрд миний баруун нүдний дээд зөөх байн татаад байсан юм аа гэд эцэгтэн эрхлэнгүй янзтай инээмсгэлсээр үнсүүлв. Шим миний бор охин чинь түнтэйс улаан хүүхэн болчихсон байх шив гэд өтгөн гизэгтэй толгойг нь элбэн аав нь ойр дахинон санаад муу ижийн бас зүү дэргээд гэж хэлээд яах энэ муу өвдөгний нүдээр хатхуулаад гэсэр гэрүүд нь алхлаа. За миний хүүхэн яаж шүү амьд зууж байна да. Жаргал жагуунцыг хөргөн хүүхэн нүүлгээд явлаа гэж сонсоод аавынхан сэтгэл тогтдоггүй. Хар буурин дээр ганц гэрэрийн хөнгөлцөг нь хагарч шахаж байгаа гэж бодохоор л унтаж чаддаггүй гэж хуучлан ганцаараа тамхинэрийн сугаа эцхэн хараад хөөрхийдээ аав минь яасыг хөтөлчихөө вэ? 5 жил золгож чадаагүй үнсэн юмсан. Хүний нас жохорох юм аа. Дөнөн бямбаа гэж ханан хэцэн хүрэн тайлаг шиг хангалцсан харх хүн хөглөрч явдаг байсан да. Торж эцэд хөгшөрчээ хөөрхий хэмээн бодоод их л өрөвдөв. Энгний сүгэр болжсон улаан шаргалцаа оочлон хуршсан хаврганы хуруу зузаан өөх огтлон өмхөөд хөлсөн арчиж байгаа аав анхраад нулимс унгах шахлаа. Аав нь охиндон өгөх гэж олон жил хадгалсан юмсан гэд ээтэн гутлын хан төрийг ухаж жахан давнд боосон хатуу зүйл гаргаж ирээд задал суусан дөнөн бямба судсан гэрвэсэн мойныг хуруутай гарын алган дээр жижигхэн эмэг бөгөж тавьж жинхэнэ эмэг бөгөж байгаа юм. Охин өсгөр өгөх гэж олон жил хадгалсан юмсан. Одоо зүүж яв да гэж хэлээ сар байхтан
Янгалцсан хөх саарл нүднийхэн завхийг эрхий хурууныхан өндөгөөр арчиж байлаа. Ямар хөөрхөн эмэг вэ? Гэд хөөхтөргүй зангаар үзэж суугаа Палмыг харсан Дөнөмбин баг олон жилийн өмнө бурхан болооч гэргийн өмнө нь сууж байх шиг л санагдав. Анх танилцж байхдаа энэ эмэг бөгжийг уран санж өгнөөр зохиулж авчаад авчирч өгөхөд яг л ингэж дуу олдон баярлаж байсан билээ. Аавна охины хон гэрээг нүүлгээд авч явнаа. Боргэрийнхэн хаяанд айлсж байвал санаа амар гэж хэлээд зөвгцөө болгосон аавдан ор заст суусан Палм. Юу гэсэн үг вэ аав минь? Намайг нүгэд явчих бол эзэнгүй нутгийн цангасан тэмээ мал зэр гөрөөсийг хэн услах вэ? Гангийн наранд өхөө дуусна. Төрж исэн нутаг орноос сахиад суух хүн хизээ нэг өдөр ирэх л байлгүй. Гэхэд боргэрээсээ гарч үзээгүй өссөн ялх охиноо таньж мэдэхгүй айлын гадна хаячихад мордоод явжгсан аавда миний охин гомддог гэж асуугаад чалх буурсан саарл нүдээр цоо ширтсэн эцгээсээ нүур буруулсан Палм. Аав таны минь хатуу сэтгэл намайг хүн болгосон гэд хацар зүсэн урсах нулимсан арчаад галдан аргал нэмлээ. Болж дээ миний охин. Сэтгэл амарлаа. Хаяандан гэр бариад өгч болох чиглээ. Миний охин өдий зэрэгтэй хатсуухгүй л дээ. Жаргал чагунц бид хоёр холын хамаатан юм шүү дээ. Гэд нэг их уртаар шүүрс алдах нь өөрт нь хэлж амжаагүйгэн хэлхэлгэж ирсэн мэт сэтгэлийн өвтгөө дугааг Палм зөнгөрөө мэдэж байлаа. Охин нь нүүдлийн шуу буцахаар таньда өөрийнхөө мэндийг даагаад явуулж суудаг юм аа. Хавар эртийн шуудаас таныхаа сургийг чагнаж суудаг юм гэж учирлан хэлж байлаа. Бас түүний сэтгэлд хаврын шууд айчлах цагаар чамаагаан зориод ирнэ гэсэн нэгэн хүний андгаалж хэлсэн болзоод үгийг сануулгах мэт сэтгэлийн хур эвлэн байлаа.